Hi again. Юуны өмнө төвлөгөн дээр өөрийгөө бяцхан танилцуулах хэрэгтэй мэн гэж бодсон. Намайг Инхчин гэдэг одоо 20 настай миний мэргэжил олох утасны дизайнер. Монголд бакалавра сурч төгсөөд хатууз Монголын фэшн брэндэд 3 жил гаруй хугацаанд ажилласан. Намайг таньдаг хүмүүс бол хатуузд ажилладаг байсныг мэддэг байх. Харин одоо Итали улсын Болонигийн их сургууль буюу Римини хот дахь кампуст нь мастраараа сурж байгаа ийм оюутан байна. Ингээд үргэлжлүүлээд миний daily vlog-тай хамт байгаарай. Hi again. Стилээ гарсан. Тэгээд одоо нэг номынсангаас 2 ном авсан. Тэгээд тэрийг хэвлүүлгээд тийм нэг монголоор л Canon принтерийн гадлаа ороход явчихин. Тэгээд би энэ удаагийн vlog-оор болохоор хичээл хааныг 2 өдөртөө хандвэ гэж бодсон. Тэгээд copy station орчод гараад ирсэн. Тэгээд одоо нэг өнөөдөр гадаа юу гоё нартай болохоор жоохон алхаж байгаад гэрт юм гэж бодсон. Хүмүүс зэн би бас ингээд саваад явдаг. Энэ нүгүн аяга хатуулт болохоор дандаа юм савтай уснууд орж уудیں۔ Тэгээ явж байгаад гэртээ орох юм гоё vintage store болсон. Тэгээд энэ дэлгүүрээс цаанд судалдаж авсан байгаа. Дэлгүүр дотор ярьсараа маань дэлгүүр хөгжмнөөс олоод аюу сул сонсгдсан мэлээ. Энэ дэлгүүрээс гарч явж байгаа дахиад нэг өөр гоё vintage дэлгүүр олсон. Instagram-ын нийтэд тавьчлаа. Тэгээ энэ дэлгүүрийн надад ажиллаж байгаа хүн нь маш их таалагдсан. Загварын өндөр мэдрэмжтэй, дээрээс нь маш гоё хандлагатай. Тэгээ намайг заавал юм авах шаардлагагүй зүгээр өмсөд үзэхэд хангалттай гэж хэлсэн ч гэсэндээ би тэгэл юм авсан л та. Vintage дэлгүүрээс гоё байгаад сансан бай. Тэгээ хүсчихсэн өмдөө баг болчих шиг болсон. Шүтэн сайн таарсан. Энэ шууд авах шиг. Энэ зов бас юм байна. Би үнэ юм шууд бодчихсон л доо. Тэгтээ сайн мэдгүй. Жохон мөнгөө хийж бодоод жохон бодож байгаа тал нь гэж бодлоо. Тэгээд зөвхөндөө авах шийдлээ. I'm so happy. Instagram-аар хэрвээ Италид байдаг бол. Ташаад гэртээ орсон мэдээ. Нуурын дээр ирсэн. Жижиг нуур, тийм нуур маань болохоор талаа руугаа нэлдэг. Тийм өөрөнд жижиг спортлуудтай ингээд хүмүүс гоё релакс хийж бодсон. Окей, суух газар ирчлээ. Тэгээ энэ газар ирэх зуртай гэх юм бол маш гоё нам гүм тэгээ тухтай юм ярьж болно. Тэгээ дээр нь манай гэртээ бас ойрхон мэдээ болохоор өглөө оройр хэд өрнө аюулгүй. Одоо болохоор оройныхоо хаал тэгээ бас снэкэнд юм йогурт идэх гэж бодсон. Коконуттай юм грек йогурт байна. Йогурт идчихин. Тэгээд одоо та нартай надад харагдаж байгаа юуг харуулъя. Ингэж харагдаж байна. Тэгээд одоо нэлээд жоохон харахгүй болох гээд байгаа учраас гэлс снэк алдчихээ тэгээд гэрлүүгээ алхалаа. Би гэртээ ороод ирсэн. Одоо ер нь будамд гаргалгаад ундахтаа бэлтгэж чинь. Тэгээд энэ чинь нэг сая сууж яхад шумуул хатчихгүй яа намайг амар хурдан шумуул хатдаг яа гэдэг мэдгүй. Тэгээд одоо энэ талент харахлыг амар дэжгүй. Тэгээ яг уц руу харахлыг арай жохоор харагтай.
Цэцэнээр бичлэгийн сул тал нь жоохон тийм байт юм байна. Тэгээд өнөөдөр миний хувьд айгу завгүй өдөр байсан болохоор нэг сайн бичлэг хийж чадаагүй. Тэгээд маргааш болцъё. Good morning. Энэ болохоор дараач өдөр нь тэгээд одоо энэ 6 өнгөрч байна. Манай байнгын бусад охтууд унтж байгаа л очихын чиний баярч байна. Тэгээд 7 цагаас өмнө өдөр болгоны хийх хичээлийн детокс бэлдэж байгаа. Тэгээд юу юм бэлдэх юм бэ? Энэ болохоор PR салбарын шүлт. Тэгээд нэг таг элемент хөө. Тэгээд болохоор лимоны шүстэй байрлалтай дараалагдсан. Мэдээж ус нэг 500-аас 600 грамм орчим ус байхад хамгаалттай. Тэгээд өчигдөр амгалан шиг юм савтаа ус хэрэглэдэг. Тэгээд эхлээд шүлтээ игээд налимны хацуг игээд лимоны шүсийг игээд хамгийн сүүлд нь усаа игээд Бидний өглөөний одоо тэ хичээлд явах цаг болсон. Тэгээд читрэн сан энэ хоёр vintage дэлгүүрээс авсан. Нэг нь болохоор Belroso vintage store, нөгөө нь болохоор Lazaro vintage and charity store. Энэ хоёр Үнсээ хичээл рүү явах гэж бодсон. Belroso-гоос авсан болохоор энэ байна. Lazaro-гоос авсан болохоор jeans, тэгээд энэ болохоор Zara-гийн jeans байсан. Тэгээд энэний өмсөд ямар хөө лук бүрдүүлж болохыг бүгдээрээ харъя. Ийм харагдчих. Хичээл тасралтан одоо ланч идэх гэж байна. Салат өндөг тэгээд сорнод моцарелла. Хичээлээ тартай явtiin тэгээд гэртээ орохоос өмнө жимс гооны дэлгүүр хэрэг өнгөрөх байх юм бол орё гэж бодсон. Тэгээд миний орох дуртай манай хотын гоё хямдхан жимс ногоо зартай дэлгүүрийг харуулъя. Энд байна. Энэ дэлгүүр байна. Энэ барахад комьян гоё sweet potato, Indian potato, shallot, kiwi. Тэгээд бодлоор панданууд тэгээд олон төрлийн бараг энэ панданууд бүгдээрээ өөр өөр зорилттой ингээд боддог. Олон сортын панданууд байна. Тэгээд энэ манго байна. It's like heaven for me. Good morning. Энэ болохоор дараач өдрөнд би одоо хичээлдээ явах гээд өглөөнийхөө цаг бэлтэнгээ бас өдрийнхөө авч явах хоолыг бэлдээд байж байна. Дээрээс нь хамгаалал ингэж харагдчих. Жиглэлээр ингээд өдөр авч явах салаадаа бэлдсэн. Дээрээ өнөөдөр нэг өндгөө чамаагүй зүгээр шарцсан. Дээр нь тавцаа. Энэ болохоор өдрийг болсон авчаан. Тэгээд өдрийнхөө хоолыг идчихээд жоохон снэк гэдмээр санагдах юм бол ийм йогурт идэх гэж бодоод ингээд миний өнөөдрийн энэ зангаар ингээд бантик хийсэн. Хатуу захиаллыг хийсэн. Сургуульд ирчлээ.
манай сургуулийн хоёр дахь хүртэл энэ хичээл орох юм. Хичээлээ зогссон. Кафе гараад бийж Бэхалыг нэг даваад гараад ирсэн болохоор энэ халаа идчихэж болсон. Харан цангаа. Гэтэ ороод ирчихлээ. Тэгээд энэ удаагийн бичлэгийг энэ рүү дуусгаж чадсан. Яа гэвэл одоо би идэх хэрэгтэй. Тэгээд миний бичлэгийг хүртэл үзсэн баярлалаа. Хэрвээ та нарт таалагдсан бол юу юм мэдчихээ. Тэгээд дараагийн бичлэг юуны тухайд маягаар комент хэсэгт үлдээж ялна. Тэгээд энэ хүртэл үзсэн баярлалаа. Тэгээд дараагийн бичлэг болъё.